Есүс бол Христ. Бид бол Бурхны хүүхэд. Бүх асуудал дууссан. Сатана зайл ариун сүнсний дүргэлт. Дэлхийн илгээлт. Энэхүү амлалтын үг таны зүрхэн дотор сэлэгдэж бидний амар тунхаглагдах үед гарцаагүй бид нар дамжуулан Бурхны ажил илэрхийлэгдэн хийгдэх болно. За өнөөдрийн мөргөлд манай хөрш улс болох Японы залуучууд 13 залуу мөргөл өргөхөөр ирсэн байна. Миний хувьд үнэхээр гайхмаар хачирхалтай зүйл болж байна. Энэ цаг үеийг өнөөдрийн Библийн хэсэг болвол энэ дэлхийг хөдөлгөх Есүсийн дагалдагч нарыг Есүс дуудаж байгаа өдөр байгаа. Яг үүнтэй зэрэгцүүлэн Бурхан Японы сайн мэдээ болон дэлхийн илгээлтийн төлөө Японы 13 энэ залууг Бурхан өнөөдөр бидний чуулган руу илгээсэн гэж би холбон ойлгож байна. За би бол энэ үнэхээр гайхамшигтай ажил гэж бодож байна. $2000 жилийн өмнө би болсон тэрхүү ажил өнөөдөр 2000 жилийн дараа Есүс Христээр дамжуулан энэ газар дээр дахин биелээ олж байгаа нь гайхамшиг гэж итгэн байна. За өнөөдрийн манайд альчилж ирсэн байгаа энэ 13 залуучууд угаасаа бол хятад руу явахаар төлөвлөж байсан байгаа. Харин улс төрийн нөхцөл байдлын улмаас хятад явах зам нь ингээд түр хаагдсан байгаа. Тэгээд Солонгос руу чиглүүлсэн байна. Энэ бол санамсаргүй зүйл гэж үү? Үгүй шүү. Энэ бол гарцаагүй болох ёстой зүйл болж байгаа. Хийгээд үүн дотор Бурхны туйлын төлөвлөгөө бий. За маргааш Есүсийн хайр цуглааны урлагийн танхим буюу гэрэл даавар урлагийн танхимд оройны 7 цаг 30 минутаас эдгээр 13 Японы залуучууд тоглолт хийх болно. Тэднэр дамжуулан Японд үнэхээр хүмүүсийн амьдралд сэргэлт, амьдралын шинжилэл, шашны шинжилэл, соёлын шинжилэл бий болох болтугай гэж өрөөж байна. За хамт алхацгаая гэдэг магтаалыг хамт өргөдүүлцгаая.
Явах зам бартаатаж хамтдаа алхая. Сайн мэдээний гэрлийг дагаад гараасаа хөтөл барилдсан. Энэ дэлхийн намайг хаасан ч би ганхахгүй. Есүс бол Христ. Итгэлээр би алхах болно. Нэг алхам, хоёр алхамаар эзнийг даган алхана. 3 алхам, 4 алхам сайн мэдээг дамжуулна. Дэлхийн нуруугаа харуулсан ч би айхгүй. Есүс бол Христ. Сайн мэдээний замаар хамтдаа алхая. Есүс бол Христ, бид бол Бурхны хүүхэд. Бүх асуудал дууссан. Сатанаа зайл, ариун сүнсний дүүргэлт, дэлхийн илгээлт, нулимсний хөндийгөөр туулан гарахтаач сайн мэдээний дуу надад хүч болдог. Эзний өгсөн замыг би алдан орхихгүй. Есүс бол Христ. Амиар би алхнаа. Нэг алхам, хоёр алхам, хайраар би алхана. 3 алхам, 4 алхам үннийг дамжуулах болно. Дэлхий зүрээ буруулсан ч би айнч чрөхгүй. Түүнтэй хамт мөнхийн замаар би алхнаа. За, ерөөж байна. Замаа залуу. Залуучууд магадгүй ингээд өнөөдөр ирсэн байгаа залуу хүмүүс учраас юуг ойлгохгүй байж магадгүй. Гэхдээ манай цуглаан бол дэлхийн илгээлт хийдэг чуулган учраас энэ манай цуглааны сайн мэдээний контентыг өөрийн болгох юм бол магадгүй Японоос эхлээд бүх дэлхийн сайн мэдээний дотор бурунгаараа эргүүлэгдэнэ гэж би бодож байна. Есүс Христ гэж хин юм бэ? Тэр хэн болоод нэг номч зохиолч бичээгүй хэрнээ бүх дэлхий түүний нэрээр хучигдсан юм бэ? Есүс Христ хэн болоод тэр дэлхийд ямар ч дан хийгээгүй хэрнээ бүх дэлхийг эзэслэхээр нэрэн дурсагсан юм бэ? Анцаалан BC-AD буюу манай монголоор бол манай эртний өмнөх, манай эртний хойдохын
гол тоолол Есүс Христийн төрөлтөөр шийдэгддэг байгаа. Тэгээ энэхүү нууцыг хүлээн авах юм бол Японоос ирсэн байгаа өнөөдөр энэ 13 залуу тэгээ та нарт өөрсөдтэй нь байгаа тэр мэрэгжил боловсрал дээрээ сайн мэдээний хүч чадлыг аваад дэлхийг эзлэх боломжтой юм аа. Есүс Христ хэн юм бэ? Энэ дэлхий дээр хамгийн шудраг бус бүх зүйлийг шудраг бусаар хамгийн их хохирсон хүн бол Есүс Христ. Тэр ямар ч гим нүгэлгүй байсан хэрнээ гимтэн мэд яллагдсан. Тэрээр ямар ч гим буруу үйлдээгүй хэрнээ бүх дэлхийн хүнд ачааг үүрхийн төлд загалмайг өөр дээр авсан. Тэрээр шудраг бусын шүүлтэнд орж хүнийг амьлуулж хүнийг эдгээсэн төдий байтал тэдгээр хүмүүс нь түүнийг орхисон. Тэгээ хэдий тийм үйл явдал болсон ч бэлээ одоо ч гэсэн Есүс Христ хувиршгүй хайраараа өөрийнх нь нэрийг дуудаж байгаа хүмүүстэй хамт ажилласаар байна. Тэрхүү бурхан эзэн өнөөдөр та биднийг дуудаж байна. Хаанаас яаж дуудсан юм бэ? Өнөөдрийн Библийн хэсэг дээр гарч байгаачлан эдгэрлийн талбарыг харуулж байна. Эдгэх талбар, эдгэрлийн талбар. Хүний сүнс авралыг хүлээж авахгүй юм бол бүх насаараа хоосрол, харанхуй эмх замбраагийн хүчин дотор эргэцээр байдаг. Энэ дэлхий дээр амьдарч байгаа бүх хүн өөрсдөө илэрхийлдэггүй ч өөрсдийнх нь дотор хорон муу мангас мэт хорон бодол санаа байгаа гэдгийг хүмүүс мэдэж байгаа өөрсдөө. Ямар хорон муу амьдран байгаа вэ гэвэл өөрийнхөө хэмжүүрийн дагуу амьдрагч тэр хорон муу. Хүний өөрийнх нь хэмжүүр бусдыг өхүүлдэг, бусдыг сүйтгэдэг, бусдыг шархлуулдаг байгаа. Бусдыг галзуурхад хүргэдэг. Бусдыг амиа хорлоход ч хүргэдэг. Тэгээ миний дотор байгч тэрхүү хорон мангас мэт бодол санаа миний өөрийн минь амийг залгихад ч хүрдэг. Миний доторх мангаслагч чанар минь эцсийн хүртэл зөвхөн энэ махан биенийхээ төлөө бивч хийхэд бэлэн болгодог. Тэр бодол санааг дотор минь хөгжүүлдэг. Тэгээ энэхүү хорон муу нь Иохан 8:44 дэх агуулгаар дамжуулан бидний дотор оршин байна. Иохан 8:44 та нар эцэгчин болох диаволоос гаралтай хийгээд та нар эцгийнхээ хүсэл шунлыг л үйлдэхийг хүсдэг хийгээд тэр нь анханасаа алуурчин хийгээд түүний дотор үнэн байдаггүй. Хийгээд үннийг хайрладаггүй. Тэр худал хурамгийн дотор төрсөн гэсэн байна. Миний дотор байгаа энэхүү хорон муу минь хүмүүсийг хооронд нь үлээ өвлрүүлээ зогсохгүй. Хүмүүсийг хооронд нь хагаралдуулах үгсийг л хэрэгэлдэг. Миний дотор байгаа энэхүү хорон мууг бид хүний мэрэгэн ухаан, боловсрол, мэдлэг,
хүч чадлаар ялах боломжгүй. Энэ бүх асуудлыг шийдвэрлэх цорын ганц арга зам бол эмэгтэй уруудан болох Есүс Христийн нэрээр сатаны ажлыг нураах ганц цорын ганц арга зам юм. Тиймээс бүтээгч бурхан бидэнд Эфесэл 3:15 дээр амлалтын гэрээг өгсөн. Энэхүү амлалтын гэрээг надад хэрэгцээтэй гэж бодож үзэж байгаа нэгнийг бурхан дууддаг. Энэхүү Есүс Христийн амлалтын гэрээгээр дамжуулан эдгэрлийг үзэж бурхан хэрхэн ажиллахыг үзхийг хүсдэг байгаа хүмүүсийг бурхан дууддаг. Зөвхөн Есүс Христэл таны амьдралын бүх зүйлийн бүх асуудлын шийдвэрлэгч болох болтугай хэмээн ирүүлж байна. Иохан 1:12 дээр хэлэхдээ эзэн Есүс Христийг хүлээн авах юм бол бурхны хүүхэд болгох болно хэмээн альцсан байдаг. Миний дотор байдаг хором мөг ялах чадвар хүч чадал эрх мэдэл Есүс Христээр дамжуулан өгөгддөг. Үхлээ, өвчлөлөө, ядуурлаа, залхуурлаа Есүс Христийн нэрээр нуруунд халтгай. Үүнийг хийхгүй юм бол энэ дэлхийн хүмүүс нэгэн үлдэлгүйгээр бүгд сүнслэг өвчнөд баригдан зовлон дотроо шаналх болно. Сэтгцийн өвчин, үл эдгэх өвчин, сүнслэг асуудал, донтолт, хар тамхи хүмүүс ийм галзуурах өвчнөдөө баригддаг. Энэхүү асуудлыг шийдвэрлэх арга зам бол бурхан бидэнд өгсөн амлалтын бурхан Яхова Христээс өөр үгүй юм аа. Өчигдөр та нар үзсэн бол өнгөрсөн лагт энэ лагт Хонконгийн маш өндөр 7 барилга бүрэн шатсан байгаа. Гинтийн гай зовлон хүний амьдралд бурхны хамгаалалт үгүй бол гинтхэн орж ирдэг байгаа. Үхлийн хүчийг барьсан нэгэн. Үүнийг ялан дийлэх эрх мэдэл хүний дотор байхгүй юм бол бидний дотор байгаа тэр хорон муугийн хүч чадал нь үргэлж бидний эргэн тойронд гай зовлонг гаргаж байдаг. Эдгээр гамшигын асуудлыг шийдвэрлэхийн тулд бурхны хүү Есүс Христ энэ дэлхий дээр ирсэн юм. 2000 жилийн өмнө тийхүү Есүс өөрийнхөө дагалдагчдыг өнөөдөр Лук номын 6 дугаар бүлэг дээр дуудаж байгааг харж байна. Тийхүү тэр үед дуудагдсан байгаа тэдгээр дагалдагч нараар дамжуулан бүх дэлхий сайн мэдээ тухаглагдсан хийгээд өнөөдөр бид нар тэр сайн мэдээг хүлээж авсан байна. Тиймээс ямар нэгэн тийм хүчтэй өвчнөдөө дарлагдсан, нэрвэгдэн, зовж уйлж дуулалгүйгээр Есүс Христийг хүлээж ав гэж тунхаглаж байна. Бүхий л чөтгөрүүдийн өвчлөлөөс болж зовж шаналлгүйгээр Есүс Христийн нэрийг өчн хэлсэн тэр өдөр байх болтугай гэж юрөөж байна. Хараал болон өвчлөл, ядуурл бүхий л бидний чадваргүй байдлыг эмчлэхээр энэ дэлхий дээр ирсэн байгаа Есүс Христийг сэтгэл зүрхэндээ сийлэгтэн гэж юрөөж байна. Би өнөөдөр бүх зүйлд Есүс бол Христ.
гэдэг үг миний дотор байж бид гай зовлон хааж эсвэл өөрчилж чаддаг. Матай номын 5 дугаар бүлэг дээр уулан дээрх 8 өрөөлийн дээр харсан Тэнгэрийн хаанчлал бол бидний өв гэсэн байна. Тэнгэрийн хаанчлалыг өвлөн авах болно гэсэн. Зүрхэндээ ядуу нэгэн өрөөлтэй юм. Тэнгэрийн хаанчлал бол тэднийх юм. Гашуудагч нэгэн өрөөлтэй юм. Тэд тайвшруулыг авах болно. Амар тайвныг тогтоогч хүн өрөөлтэй юм. Газар нутгийг өвлөн авах болно. Зөвхт байдлын төлөө өрсөж сангагч нь өрөөлтэй юм. Тэд цадгагдах болно. Амен. Тэнгэрийн хаанчлал бидний өв болно гэж Библи хэлдэг. Тэнгэрийн хаанчлал хаан тус миний ард тал байх юм бол тэрхүү ерөөл нь Бурхны хаан судалдах ерөөл бидний төлөө ажиллах болно. 그들이 가진 괴물은 뭐냐? 이 땅에 불공정을 만들어내는 생산 공장들이다. 그래서 불공정을 만들어내지 않는 사람은 어떤 사람이냐? 너희는 이렇게 기도해라. За, Парисичүүдийн хорт хөрөнгнөөс болгоомжил гэж Библи хэлсэн байгаа. Харин зөв шударгын дотор байгч нь залбирал бол эзний зарсан залбирал буюу тэнгэрт байгаа бидний эцэг минь. Тэнгэрт өөрийгөө амьтаа болгож, найзаа амьтаа болгож, гэр бүлийн амьтаа болгож, ажлын газрынхныхаа амьтаа болгож, улс орноо амьтаа болгох нь тэнгэрт байгаа эцгийн хүсэл хийгээд тэр тэнгэр дэх хүсэл нь газар дээр танаар дамжуулан биелээ олох болно. Энд газар дээрх шашинлаг хүмүүсийг бүү даган дүүрээ. Жинхэнэ Бурхны нууц болох Есүс Христээр залбирал дотор байх үед тэнгэр дэх эцэг ажиллаж тэнгэр дэх эцэг та нарыг өрөөх болно. Тиймээс Матай 6-гийн 9-10 дээр маш тодорхойгоор хэлсэн байгаа. Тиймээс та нар ийхүү залбираа гэж. Эзний зарсан залбирлыг Есүс зааж өгсөн байгаа. Тэнгэрт байгаа бидний эцэг минь таны нэр ариунаар дуурсагдаж, таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань тэнгэр чигээ газар дээр бэлэгдэх болтугай. Тэгээ биднийг дуудсан байгаа Бурхан тэнгэр дэх хүсэл нь биднээр дамжуулан газар дээр биелүүлэхээр ажиллах болно. Тиймээс өнөөдөр маргааш тоглогдох тоглолт жүжигчсэн тоглолт байгаа. Тэр тоглолтыг хийхээр Японоос ирсэн байгаа. Өнөөдрийн 13 Япон залуучууд дээр Бурхны тэнгэрдэх Бурхны хүсэл биелэгдэх болтугай гэж өрөөж байна. За,
жүжигийн найруулагч багш Мияракогийн дээр амьдралч гэсэн шин амьдралын түүх эхлээсэ гэж юрууж байна. 세계는 설교자가 필요한 게 아니라 Өнөөдөр бүх дэлхийд номлодог хүн хэрэгтэй байгаа юм биш ээ. 그리스도를 체험한 사람을 Итгэлээ амталж мэдэрсэн хүн. Есүс Христийг мэдэж туршсан хүн хэрэгтэй байна. 영국으로 그리스도를 체험한 자들이 Тиймээс газар, орон нутаг, өнцөг буланд 표현해 줄 때 모든 치유의 역사가 시작되는 것입니다. жүжигчилсэн тоглолтоор дамжуулан бид Есүс Христийн сайн мэдээг илэрхийлэн гаргах үед эдгэрлүүдэж бий болох болно. 그래서 참된 교회는 Тиймээс жинхэнэ итгэгч 세우지 않고 чуулган бол 세우는 것이다. жинхэнэ чуулган элсэн дээр биш хадан суурин дээр баригддаг. 주는 Эзэн бол Христ, амьд оршигч, Бурхны хүү мөн. 그래서 반석 위에 세운 교회는 Тиймээс хадан суурин дээр 이기지 못하게 баригдсан чуулганыг үхлийн хаалга дийлэхгүй. 이 땅에 지금 교회들은 많은데 Энэ газар дээр 문제를 알지 못한 채 지금 чуулганууд олон ч 무너져가고 있습니다. тэгээ сүнслэг зүйлсийг мэдэхгүй улмаас бүх чуулганууд 모든 교회들은 지금 문을 닫고 있고 교인들이 졸어가는 이 хаалгаа хааж байна. 바로 문화 개혁이 시작되기 Чуулганууд хаалгаа барьж 참된 교회로 쓰임을 받은 итгэгч нар хаачгаа мэдэхгүй байгаа энэ цаг үед үнэхээр амийг дамжуулаасай гэж хүсэн өрөөж байна. 피제사의 비밀을 알고 있는 모세 한 사람 때문에 세상을 하나님이 바꿔버렸습니다. Цусны гэрээний талаар мэдгч ганц Мосегоос болоод Бурхан бүх түүхийг өөрчилсөн Самуэль гэдэг нэг хүнээр дамжуулан Бурхан Филистчүүдийг устгасан байгаа. Давид гэдэг нэг хүний төлөө Бурхан хэдэн 10,000 цэргүүдийг 하나님의 축복을 받고 армийг бий болгосон. 땅의 재물들이 자기의 나라로 돌아오게 만들 뿐 아니라 하나님의 성전을 최초로 지은 언약의 사람. 하나님이 부르신 사람들은 반드시 그리스도를 체험하게 돼 있습니다. Бурханаар дуудагдсан хүмүүс нь Есүс Христийг 오늘 мэдэрдэг. 형제자매들이 하나님의 부르심을 인정하고 Өнөөдөр Японоос ирсэн байгаа залуучууд та бүхэн 이것만 알고 Бурханы оршин байгаа хүлээн зөвшөөрч Есүс Христ гэж хин юм бэ гэдгийг үнэхээр мэдхийг эрмэлзэх тэр үед түүнийг амсаж мэдрэх болно. 누가복음 23장 Лук 20절에 네 자녀들을 위하여 23-ийн 28 дээр 기도로 우는 үр хүүхдүүдийнхээ төлөө уйлдаг нэг хүний улмаас 운동이 시작되게 된 것입니다. дэлхийд сайн мэдээний хөдөлгөөн эхлэх болно гэсэн. 오늘 하나님의 말씀을 언약으로 받고 여러분이 기도하는 한 사람만 있어도 하나님은 세계를 복음화시키는 것입니다. Тэг Бурханы ажлыг хүлээн зөвшөөрдөг нэг хүнээр дамжуулан 내 어린 양을 먹이고 내 итгэн хүлээншүүд нэг хүнээр дамжуулан Бурхан дэлхийг өөрчилдөг. Миний хургнуудыг 보장해 줬. тэжээ гэж хэлсэн байгаа. 전도의 문과 제자의 문들이 열리게 되었던 것입니다. Гэдэг үгийг хүлээж авсан Петраар дамжуулан Бурхан дэлхийн сайн мэдээг эхлүүлсэн хийгээд Петраар дамжуулан явсан газар бүрт нь Бурхан сайн мэдээний үүд хаалгыг нээсэр байсан. 우리가 사는 마지막 Бидний амьдарч байгаа 내가 살아가는 마지막이 миний амьдралын сүүлчийн 지금 전 세계 шалтгаан юу юм бэ?
Өнөөдөр бүх дэлхийн чуулган дотор сайн мэдээ тасарсан байна. 교회들이 다 징징거려. 아니 하나님이 살아계시는데 왜 징징거립니까? Чуулганууд үнэхээр 주님이 거짓니까? уйлж дуулсан, тийм гоншинсан байдалтай байна. Бидний эзэн ядуу гуйлагчин биш шүү дээ. 된다고 되는 게 아니에요. Тэг бид нар уйлаа гэд ингээд гоншгонлаа гэд асуудал шийдэгдэх юм биш ээ. 그래서 지금 교회들이 징징거리니까 누가 교회 갑니까? 일본이라는 나라가 여러분 400년 전에 복음을 맞이했죠. Япон гэдэг улс тэг 400 жилийн өмнө анх сайн мэдээ хүлээж авсан. 이번에 얼마나 부강한 나라로 만들어졌습니까? Тэгээд бурхан Японыг хичнээн хүчрхэг улс болгож өгсөн билээ. 지역의 모든 대학은 다 기독교 대학이라니까요. Японы орон нутгийн том сургуулиудын 그러니까 анхны суурь бүгд хэрэг сэтгэл сургууль. 내 안에 괴물 Тэгтэл тэд бүгдээрээ сайн мэдээгээ орхиод өөрийнхөө дотор хормоо өсгөж эхэлсэн биш гэж юу. 교회가 복음이 없으면 내 안에 괴물이 사는 겁니다. 그래서 우리가 마지막 사는 이유가 뭡니까? 복음 운동하기 위하여 하나님이 우리를 부르신 것이다. Сайн мэдээний төлөө тэг бурхан биднийг дуудсан байгаа. 그래서 영적인 힘이 없는 거예요. 복음이 없으니까. 영적인 힘이 없으니까 혼돈과 공허와 흑암이라는 이 사망 권세 잡은 사탄이가 사람을 흔들어 버리는 겁니다. Сайн мэдээ байхгүй учраас сатан өнөөдөр хүмүүсийг ингэж хүмүүний зүрхийг хүмүүсийн амьдралыг сэгсэрч байна. 매일 갈등에 시달리는 겁니다. 갈등. 하나님이 함께하는 자녀들인데도 불구하고 늘 갈등에 빠져버리니까 한계에 주저앉아 버리는 거예요. 한계에 빠져버리니까 상황만 들여다보다가 늙어가고 죽어가는. Хүмүүстэй өөрсдийнхээ амьдралын хязгаар тулахаараа нөхцөл 마지막 байдал дотроо л хүлэгдэж амьдрсаар байгаад ямар ч хүч чадалгүй болдог. Энэ амьдралын сүүлчийн чинь амьдрах учир шалтгаан юу юм бэ? 교회들은 지금 욕을 먹고 있는 시대. 오늘 우리 예수 사랑 교회 사람 소리 때문에 우리는 갈등할 시간이 없어요. Тэгээ бидэнд одоо бидний хувьд те манай чуулганы хувьд тэг хүний үгнээс болоод сэтгэлдээ зөрчиж шаналах ямар ч тийм цаг байхгүй. Энэ дэлхийгээ сонсогдож байгаа хүмүүсийн үгнээс болоод тэг ингээд амьдралын эцсийн ингээд хүч хавгцсан юм шиг суух 변화가 시작되는 тэр одоо шалтгаан бидэнд өгөө. Дахин нэг удаа сайн мэдээр үргэлжлэхэй. 불면의 싸움이 시작되기를 축복합니다. Өнөөдөр үнэхээр тийм 절대 우리는 복음을 부끄러워하실 필요가 없습니다. 이 복음은 구원을 받을 뿐 아니라 бид сайн мэдээнээс болоод зөрчилдөх ямар шаардлага байхгүй. 내 안에 괴물로 사람을 미치게 만들고 사람을 괴롭히게 만들고 사람을 어렵게 만드는 모든 저주의 영은 예수 그리스도 이름으로 Миний дотор хүмүүсийг зовоодог, хүмүүсийг хэцүү байдалд оруулахад хүргэдэг бүхий л одоо хорон бодож санаа мангарлаг чанарууд Есүс Христийн нэрээр нуран унах болтугай. 이웃이 살게 되 Тэгж гэмээн бид амьдарч бидний хөршүүдч амьдардаг. 여러분 하나를 살려내지 못하면 이웃도 죽이는 겁니다. 이웃도. 그래서 교회 재앙을 막는 주역이 되시기를 축복합니다. Чуулганыхаа 진짜 사실을 чуулгандаа ирж болох гай зовлон хаах тийм гол дүр нь байгаасаа гэж өрөөж байна. 창세기 3장 15절
바로 가능하다. Бүхэл гай зовлонгийн хүлээс нь зөвхөн сайн мэдээгээр шинжлэгдэх боломжтой. 대학교 연극팀 저분들이 그리스도 이 복음 하나를 가지고 세계 복음 하는 Зөвхөн ганц сайн мэдээгээр л дэлхийг эзлэх боломж бидэнд хангалттай бий. Библийн дотор сайн мэдээний контентсууд үнэхээр их бий. 알려드릴게요. 그래서 여러분의 연극에 사람들이 모여들면 막 치유의 역사가 막 일어나야 됩니다. 이래가지고 막 여자의 우선 예수는 그리스도 그 막 찬양이 나오게 해요. 이제 끝나면 막 서로 춤을 추고 끌어안고 막 살아나야 되는 겁니다. Тэг бид үнэхээр тэгээд сайн мэдээний дотор ингэж баярлаж, тэвэрлдэж, ингэж боссон тийм уур амьсгал бий болох хэрэгтэй. 여러분 입에서 막 퍼져 나오기를 축복합니다. 힘들지요? 자, 그래서 우리 오늘 하나님의 나라의 역사는 창세기 3장 15절. 복음을 필요로 하는 사람을 하나님이 먼저 불렀다. Сайн мэдээг өөрийнхөө хэрэгцээ болгодог хүмүүсийг бурхан дууддаг. 가는 우리 대학생들이 복음이 필요합니다. Тийм болохоор өнөөдөр энд Улбараас ирсэн байгаа энэ 13 залууд үнэхээр яг заавал сайн мэдээ хэрэгтэй байгаа юм шиг байна. 복음을 필요로 느끼고 싶은 사람만 부르신대요. Бурхан сайн мэдээг хүлээж авахыг хүсэж байгаа нэгнийг л дууддаг гэсэн. 그래서 오늘 먼저 부르셨으니까 Тэгээ бурхан эхлээд та бүхний эхлээд дуудсан тул 준비됐으면 틀어요. тэг сайн мэдээгээр эхлэлээсээ гэж хүсэж байна. Заанд багтандад уулзъя. Хагарч, эмтэрч, нурсан байгаа миний сэтгэл бардамнал бахархлын дотор замаа алдсан би. Бардамлын хаазаан дээр дэми хоосон тийчлэн үл итгэлийн сүдэр дор төөрсөн тэнсэн амьдрал минь. Эмэгтэй өрөөдөн болох Есүс Христ ирлээ. Намайг аврахаар загалмайг өгчээ. Өхлийн өрхөн дотроос намайг амьдруулахын тулд Есүс Христ эзэн минь болсон. 설명해줘, 해석해줘. 안 보여. 이게 산에서 Хүн төвтэй шитгэл шүмжлэл хуулийн өрхөн дотор сатааны худал үгэнд автан хазаасан би. Хоосон хуурмаг хувиа ботсон бодолдоо ангаж сангасан би. Христийн хайраар дахин амьдарсан. Эмэгтэйн удам болох Есүс Христ ирлээ. Намайг амьтаа болгохоор загалмайг тэр үүрсэн. Өхлийн өрхөн дотроос намайг амьдруулахаар Христ миний эзэн болсон. 이게 막 일본 전역에 우리 형제들 자매들 연극 가는 곳에 막 터져 일어나고 있어요. Тэ өнөөдөртэй Японы Япон даяараа өнөөдөр энд ирсэн байгаа Япон залуучуудын очисон тэр газруудад тэ ингэж
энэхүү магтаалаар дамжуулан таны ард түмэн ингээд бүгд ингээд хөл дээрээ босчихно гэж боддоо. Тэгээ манай цуглааны хувьд ч гэсэндээ өвчтөе хүмүүс хичнээн их байсан билээ. Амиа хорлоё гэж явж байгаад цуглаанд ирээд дахин амьдрахаар шийдсэн байгаа хүн манай цуглаанд хичнээн олон билээ. Тэгээ тэрний нэг нь би байна. Би ч тэгсэн, би ч тийм байлаа. Та хичнээн би тэ нөгөө нэг бундаг сайн одоо юм жүжигчин байгаад жүжиг найруулж жүжиглсэн байлаа ч гэсэндээ хувь хүний амьдрал түүнээс болж өөр шинжлэгдэн сайжирдаггүй байгаа. Харин бидний амьдралын зүрх сэтгэлийн гүндэх хүлээсийг тайлах цорын ганц үнэн бол Есүс Христ. Энэ бол үнэхээр үнэн. Жинхэнэ үнэн. Өнөөдөр бүх дэлхийд үнэхээр сайн мэдээний хүч чадал ороод тэнхүү бурхны ажил биелээ олоосай хэмээн би хүсэж байна. За Библиэлд шашны удирдагч нар шашны удирдагч одоо парисеучуд ч юм уу тэд нар бүгдээрээ сайн мэдээний хэмжүүрт тэнцэхгүй байгаа. Тэд Есүсийн дагалдагч болох одоо тэр хэмжүүрт тэнцээгүй. Тиймээс бурхан Есүс тэднийг дуудаагүй. Харин Библийг ч мэдгүй алдаа дутагдал дүүрэн чадваргүй боловсралгүй хүмүүсийг бурхан дуудсан. Учир нь тэд Есүс Христийг хэрэгтэй гэдгийг мэдэж байсан байгаа. Есүс Христ гэдэг нэрийг дуудах үед бүхэл асуудал дуустал сатан зайж ариун сүнс дүүргэх болно. Энэ итгэлээр тэд сул доройч дэлхийн илгээлтийг хийж чадах учраас бурхан дуудсан байгаа. Тэг хүн яаж амьдрах нь чухалаас илүүтэйгээр сайн мэдээг авах тэр товлсон цаг гэдэг маш чухал байгаа. Тэгэж гэмээр бурхны ивэл нэгүсэл асгардаг. Аяган дүүрч бэлхдэг. Амийн үг энд байхад би хинлүү би хаашаа явах вэ гэдэг тэр сайн мэдээ дотор нь байж би гэм нүгэлтнүүдийн эхнийх нь байна гэж хүлээн зөвшөөрөх тэр сайн мэдээ хүний дотор байхад бурхан тэр хүнийг дуудан босгон шинчилдэг. Уйман өвчтэй хүн Есүс Христ надад хэрэгтэй гэж хэлэх үед тэгээ бурхан би хүсэж байна чи цэвэршээ хэмээн тухагласан. Саавчтай хүн Есүс Христ надад хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрөөд айлын дээврийг цоолон байж Христийн өмнө ирэх үед Есүс гэм нүгэлчин уучлагдсан хэмээн түнд хэлсэн. Итгэлчин чамайг авралаа. Есүс Христийг хэрэгцээтэй гэж бодож байгаа хүнд бурхан нэгүслээ өгдөг. Есүс Христийн нэрээр гэм нүгэл минь Христийн нэрээр чөлөөлөгдсөн гэж өөртөө тунхаглах тэр үед хүний бие доторх өвчлөлүүд ч зайлдаг байгаа. Төрөлхийн энэ дэлхийд гэм нүгэл орж ирэхээс өмнө энэ дэлхий дээр харанхуйн хүч чадал оршин байсан. Тэрхүү харанхуйн хүч чадал нь хүмүүс бурхнаас холдоход хүргэдэг тэр хорон мөн хүч чадлыг авсан байдаг. Тэгээд хүн төрлөختөн бурхны үгийг зөрчид эдэн цэцэрлэгээс гарсан мөчөөсөө эхлэн хүний дотор тэр харанхуйн эрх мэдэл орсон хийгээд түүнийг бид төрөлхийн гэм нүгэл хэмээн хэлдэг.
Тэгээ магадгүй шашин дээр хувь тавилан ч гэж хэлдэг байх. Тэгээ зураг төөрөг юу ч гэж хэлдэг байх. 그 누구도 못 빠져나온다라는 뜻입니다. За тэр нь ямар ч утгаар харсан байсан ч гэсэн хинч одоо сугаран гарах боломжгүй асуудлаа гэсэн үг юм. Тиймээс энэхүү гэм нүглийн асуудлыг шийдвэрлэхийн тулд Бурхан өөрийн цорын ганц хүү Есүс Христийг энэ дэлхийд үлгээсэн. 로마서 3장 Ром 3-ын 23. 죄를 범하여 Бүгд нүгэл үйлдэснээр Бурханы алдарт хүрдэггүй, Бурханы алдрыг орхисон гэж байгаа хэдий ч 24절에 보니까 24-р эшлэл дээр үргэлжлүүлэн харах юм бол Христ Есүсийн дотор байгаа авралаар дамжуулан Бурханы ивэл ямар ч үнэнгүйгээр зөвхт 그리스도로 байдалд биднийг хүргэсэн гэж байна. 연결된 것이다. Есүс Христээр дамжуулан Бурхантай уулзах зам холбогддог. Христээр дамжуулан гэм нүглийн эрх мэдэл нуран ундаг. 그리스도로 말미암아 Есүс Христээр дамжуулан үхлийн эрх мэдэл нуран ундаг. Есүс Христийн ивэл нэгүслэр дамжуулан тамийн эрх мэдэл нуран ундаг. 그래서 요한복음 Тиймээс Иохан 6-гийн 23 дээр 14-ийн 6 дээр хэлэхдээ эзэн Есүс Христ бол зам, үнэн, амь гэдэг 그리스도는 마귀의 Иохан номын 1-р Иохан номын 3-8 дээр Есүс Христ бол диаволын ажлыг устгахаар ирсэн уцаг шатал эрх мэдэлтэй нэгэн гэсэн. 수 있는 능력은 그리스도밖에 없다. Миний дотор байгаа хорон мөөгийн хүч чадлыг нураах чадалтай нэр Есүс Христ гэдэг нэрнээс өөр үгүй хийгээд бүхий л хараал гай зовлон хаан таслах нэр бол Есүс Христээс өөр үгүй юм. 필요로 느끼는 사람을 Тинхүү үнийг надад хэрэгтэй гэж хэрэгцээг нь мэдэрдэг нэг бурхан дууддаг. Тиймээс үнийг хэрэгцээг сайн мэдээний хэрэгцээг мэдэрхүүцээр Иохан номын 6-р бүлгийн 12 дээр Бурхны хүү Есүс Христ үүрт сайтал залбирсан гэж байна. 예수 그리스도의 기도가 Есүс Христийн залбирал 나를 감싸고 있기 때문에 намайг хучин байгаа тул би тийхүү тэр хучлалтан дотор автан дуудагдан аврал руу ирсэн байгаа. 감싸질 않았으면 여러분 Христийн залбирал биднийг хучаагүй бол бид магадгүй цуглаанд ирэхгүй, Есүсийн арь цуглаанд ч ирэхгүй, Бурхныг ч мэдэхгүй байгаа байх. 그리스도의 기도가 밤새 있었기 때문에 Тэгээ Есүс Христийн бидний төлөөх зуучлан залбирал 포럼을 받았다 이 말입니다. бүхэл шөнийн дур шүргэлжилсэн учраас тэрхүү залбирлын хайраар хучигдаад бид дуудлагыг хүлээж авсан. 내 삶을 Христийн 이끌겠다고 약속하셔서 дуудлага 사람을 낳는 어부가 된 것이다. тэгээ бидний амьдралыг удирдна гэсэн учраас бид хүмүүсийг загасчилдаг хончин болсон. 마태복음 4장 Матай номын 4-19 말씀에 내가 응답되어지기를 축복합니다. тэгээ үнэхээр таны амьдралд хариулт болон ирэх болтугай. Матай 4:19 намайг даг би та нарыг хүмүүсийн загасчин болгоно гэсэн байна. Хүн хүнийг загасчлахын тулд Христ гэдэг хүч чадал хэрэгтэй. 그래서 그리스도의 왕권과 그리스도의 Тэрээс Христийн таант эрх мэдэл, дахилчийн эрх мэдэл, зүнчийн эрх мэдэл, ишүүлэгчийн эрх мэдлийг хэрэглэх бүрд миний амьдралын үйлчлэлийн талбар дээр эдгэрлүүд бий болдог. 그리스도께서 부르신 그 역사는 마가복음 3장 13절부터 15절에 잘 나와 있습니다. Тэг Есүс Христийн дуудсан байгаа тэрхүү ажлынх нь юу вэ? Марк номын 3:13-аас хойш тодорхой гарч байгаа. Есүс Христийг Есүс надад Христ хэрэгтэй гэж хүсэж үзэж байгаа хүмүүс бол Бурхны одоо хүссэн хүмүүс байгаа. Марк 3:13-14-өөс харах юм бол Бурхан хүсээд сонгоод дуудаад тэгээд тэднийг өөртөөгөө хамт байлгахын тулд сайн мэдээг дамжуулахын тулд тэгээд төрийн муу сүнсний өвчлөөс болоод оюун санаа сэтгэц бүх биеийн хувьд өвчлөлттэй байгаа хүмүүсийн дотроос чөтгөрүүдийг нь хөөн зайлуулан цэвэр итгэл бодол санаан дотор эмчлэхийн тулд юмаа гэсэн байгаа.
өөрийнхөө дотор байгаа муу сүнсний хүч чадлыг Есүс Христийн нэрээр хөөн зайлууллагч нь амьдралын бүх асуудлаа шийдвэрлэдэг. Матай номын 12-ын 28, 29, 30 дугаар эшлэлдэр хэлэхдээ Бурхны ариун сүнсний хүч чадлыг өмсөөд өөрийнхөө дотор байгаа хорон муу чөтгөрүүдийг хөөн зайлуулах үед Бурхны хаанчлалд тэнд орших болно гэсэн. Тэгээ 12 дагалдагч гэдэг нь Бурхан намайг дуудсныг илэрхийлэн харуулж байгаа. Тэгээ мөн Матай, Петр, Яаков, Иохан энэ 12 дагалдагчийг дуудсан гэдэг нь тэгээ намайг дуудаж байгаа гэдэгтэй адилхан утга юм. Харин тэгвэл Есүс ямар тийм хэмжүүр цензүүрээр тэгээ дагалдагч нараа буюу намайг дуудсан юм бэ? Тэгээ бидэнд ингэж асар том зүйлсийг мэдүүлэхийн тулд тиймээс та бүхэн тэр 10 төрлийн асуудлын салаар мэдэх юм бол мэдээж давж гарах юм бол сүнслэг тэр мэдлэг сүнслэг байр суурь минь өөр байр хэмжээнд хүрэх болно. Тэгээд бид магадгүй жүжигээр дуугаар магтаалаар ямар нэгэн хэлбэрээр бүх дэлхийд тэрхүү амийг дамжуулна шүү дээ. Хүн ингээд өөрөө мөнхийн амийг хүлээж авах юм болвол хүний дотроос юу гардаг вэ гэвэл зориулалт гарна штэ. Тэг газар өгнө, орон гэрээ өгнө, гэртээ хооллно, гэртээ байрлуулна. Тэ Бурхны хүсэж байгаа ажлыг хийж байгаа хүнийг. Тэгэж үйлчлэх юм бол би өөрөө жаргалтай болж, би өөрөө хүнийг амьдруулдаг нэгэн болдог. Тэгээд мөнхийн амь хүртэл холбогддог нэгэн болдог байгаа. Бид хүмүүсийг энэ дэлхий дээр хүмүүстэй холбоо зогсохгүй Бурхны хаанчлалтай холбодог тийм нэгэн үнэхээр тэр ерөөл энэ чуулганы хүн бүрийн дээр хамтаа холтгой. Тэг агуул зүйлсүүдийг Бурхан мэдүүлнэ гэсэн. Сатан байгаа гэдгийг Библи бидэнд мэдүүлдэг. Сатан байгаа учраас хүмүүс галзуурлын байдалтай болдог. Нөгөө мөнгөтэй хүн мөнгө гэсээр хагаад мөнгөтэй ч галзуурна, мөнгөгүй ч галзуурна. Славсын Seoul Station, Seoul метроны буудлаар та нар нэг очоорой. Тэр нөгөө галаа ямар гарцаар гарах вэ гэдгээс шалтгаалаад тэнд нөгөө нэг гудамжны хүмүүс маш их байгаа, орон гэргүй хүмүүс. Тэмдээ Сөүлийн их сургуулийн хуулийн ангис суралцаж байсан хүмүүс ч байгаа. Тэр гудамжны орон гэргүй хүмүүс. Тэд яагаад тийм байдалтай байгаа юм бэ? Дэлхийн хамгийн шилдэг боловсролыг авсан хэрнээ. Тэддээ сатан байгаа гэдгийг мэдэхгүй байгаа учраас өнөөдөр амьдралдаа ийм хазаасан байдалтай болсон байна. Тэрхүү асуудлыг мэдэж байгаа бид мэдэхгүй байгаа хүмүүсэд түүнийг мэдүүлэхийн тулд Бурхан биднийг дуудсан. Тийм болохоор би мэдэж байгаа энэ сайн мэдээгээ өнөөдөр мэдэхгүй байгаа энд ирсэн байгаа Япон залуучуудад дамжуулж байна. Та нар үүнийг контент болгоод урлагаар дамжуулах хэрэгтэй. Бурхны том төлөвлөгөө таны амьдрал дээр эхлэх болтугай. Дэлхийн хүмүүс үл мэдэх зүйл яагаад хүн аз жаргалгүй юм бэ? Та өөрийнхөө ажлын газрын дараагаас суугаад үзээрэй. Яагаад бүр ингэж амар үнэнчээр ажилдаг хүнд
ганцаардал ирдэг юм бэ? Яагаад мөнгө ихтэй хүн амиа хорлдог юм бэ? Яагаад тэгтлээ их сурсан, боловсрсан хүн гэр бүлийг сүрүүлдэг юм бэ? Тэг яагаад бид хүмүүстэй харилцаа минь тэгтлээ зовлонтой юм бэ? Яагаад улс орон хоорондоо дайтаж дайн гэдэг дээрээр ямар ч сэтгэл хөдлөлгүй хүмүүсийг хомроглон устгадаг юм бэ? Хүмүүс сайн мэдээг мэдэхгүй байгаа учраас би хаанаас эхлэлтэй, би хаашаа явж байгаа вэ гэдгийг мэддэг хүнээс илүү жаргалтай нэгэн хуваалцаад үгүй. Миний хувьд ч би Есүс Христтэй байгаа учраас энэ дэлхийн аль ч улсад очисон би юу идэж хаана хонох вэ гэдэгтээ санаа зовдөггүй. Бүгд алгаа дэлгээд намайг угтдаг. Намайг хүзэн яддаг хүмүүс манай хятад дагалдагчдын дунд нэг ч байхгүй. Энэ жил төрсөн өдрийн бэлгээр би бас баахан алт авсан. Яагаад вэ? Тэгтээ Есүс Христийг надаар дамжуулж сонсоод тэгээд мэдсэн учраас. Тэг Бурхны зорилго болвол тэг ингээ олон хүн цуглах биш. Харин яагаад хүн аз жаргалгүй юм бэ гэдэг энэ том асуултанд хариултыг өгдөг тэр дагалдагчийг Бурхан хайж байна. Тэг үнэхээр зүү эзэнтэйгээ уулзах нь жинхэнэ аврал мөн. Өнөөдөр зөв эзэнтэйгээ уулзаж чадаагийн улмаас Христ итгэл гуйлагчин шиг ашиглаж байна. Бид сайн мэдээг үнэхээр мэдэж ойлгох, мэдрэх юм болвол тэг ингэж дүрм журм ярьж хоорондоо хэрэлдэх шаардлага байхгүй. Өнөөдөр чуулганууд хоорондоо яагаад ингэж муудалцаж бие бинийгаа гიშгэлэх гэж оролдож байгаа юм бэ? Ах дүүс юм байж яагаад тэгж байгаа юм бэ? Сатан байна бидний дунд. Сатан байгаа. Тэг сатан байгаа учраас бидний дотор байгаа Есүс Христийн нэрээр сатаны ажлыг дураах хэрэгтэй. Диаволыг эсэргүүц тэгвэл тэр та нараас зайлах болно гэж Библи хэлдэг. Хүний сүнс эдгэрлийг хүлээж авахгүй юм бол тэг үнэхээр том гай зовлон асуудлууд бидний амьдралд ирдэг. Өнөөдөр Библийн хэсэг Лук номын 6 дугаар бүлгийн 17 дугаар эшлэлийг хараарай. Үнэхээр Христ бидний эзэн болох хэрэгтэй. Хааштай цааштай тэг ингээд өнцөг болон бүрээс тэг ингээ үе олон хүмүүс цугларна гэсэн байгаа. Би дээр үеэс хэрсэн Есүс харин хайр суглаанд тэг бүх дэлхийгээс хүмүүс ирнэ гэж Лук 6-гийн 17 дээр байна. Тэгээ газар нутаг бүлээс үе олон хүмүүс Есүсийг сонсох гэж ирсэн байна гэсэн байна. Тэгээ яагаад ингэж тэд нар ингэж ирж байгаа вэ гэвэл хүн бүрийн амьдралд үе олон асуудлууд байгаа учраас хамгийн чухал асуудлынхаа шийдвэрийг мэдэхгүй байгаа учраас хайж тэнж төөрч бүгд тэгээд Есүс рүү ирж байна. За уншицгаая. Тэгээд тэр тэдний хамт уруудан бэлд бууж ирэхэд ирээ зогсов. Тэнд асар олон дагалдагч нар байсан бөгөөд бүх Юудэ, Иерусалим, тэр болон Сидоны эрэг хавийн нутгуудаас ирсэн үе олон хүн түүнийг сонсох гэж бас өвчнөө эдгээлгэх гэж иржээ. Мөн бузар сүнсэнд тарчилсан хүмүүс жиларшиж байлаа. Тэг өнөөдөр ингээд
асуудлууд ийм хүний амьдрал тавьж ирэх үед хүмүүс тэр айцтай хүлэгдээд зовж байна. Өнөөдөртэй Солонгос ч гэсэндээ ийм оюун санааны өвчлөлөөс болж зовж байгаа хүмүүс хүн амын 30% байна. Тэр өвчлөл нь оюун санааны ийм нэг айдас гэх юм уу? Ингээд хүмүүстэй ярьж чадахгүй, нийгэмд орж чадахгүй, хүмүүсийн өмнө зогсож чаддаггүй ингээд чичрээ салгалаад байдаг юм өвчлөл аахгүй юу? Сэтгцийн өвчин. Хүн амын 30% нь сэтгцийн өвчтэй өнөөдөр Солонгост. Та нар сүүлийн их сургуулийн эмнэлэгт очиод үзээрэй. Эдгэжгүй өвчтэй бага насны хүүхдүүд бүр пиг дүүрэн байгаа. Тэг өнөөдөр та нартай тэр эдгэжгүй өвчтэй байгаа хүүхдүүдэд зориулсан эдгэрлийн тэр хүүхэлдэй гэх юм уу, сайн мэдээний хүүхэлдэй контентуудыг хийгээд дэлхий рүү явал. Учир нь тэдэнд өөр ямар ч хариулт байхгүй. Цэцэрлэгийн багш нараас та нар асуу. Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 70% сэтгцэн нэрүүл биш вэ гэж багш нар нөөстэй хэлж байна. Тэг ямар сэтгцийн өвчин гэвэл яавал багшаа зовоох вэ гэдэг өвчин. Ээж болон цэцэрлэгийн багшигаа хооронд нь хагаралдуулах сэтгэлийн өвчин. Тэг шал худлаа үгийг хүүхдүүдтэй яг үнэн юм шиг ээж авдаа очиж ховлоод тэр цэцэрлэгийн багш нарыгаа бүр стрессээр ингэж сэтгцийн өвчин зоогоор ингэж зовоож байгаа цэцэрлэгийн хүүхдүүд бүр маш их байгаа. Хүнийг зовоодог бүр бага наснаасаа хүн зовоох хүсэл сонирхолтой. За мөн донтолтын өвчин байна. Хар тамхи, секс, арх, тоглоом. Тэг бүр үе олон энэ донтолтын өвчлүүдийг яах юм? Одоо нэг дижитал цаг үе бий болоод хүмүүс бүгд AI-ийн донтолттой. Тэг AI-тай ингэж тоглол ганцаараа л амьдардаг. Тийм болж байгаа. Тэг ингээд тэр үедээ сайхан л авах. Дараад нь ямар асуудал үүсхээ гэдэг та нар өөртөө ч гадарлаж байгаа. Лог 6:18. Тэгээ түүн нэгдээ чөтгөрт одоо бузар сүнсэн тарчилсан хүмүүсийг тэр асуудлуудыг та нар яаж шийдэх юм бэ? Тэгээ бузар сүнснээс болж тарчилж байгаа нэгнийг эдгэх хүч чадал бол Есүс Христийн нэрнээс өөр үгүй юм. Бүх дэлхий өнөөдөр тэгээ чөтгөрийн өвчин дотор шаналан байна. Тэгээ чөтгөрийн соёл. Надаас та нар чөтгөрийн соёл гэж юу вэ гэж асуувал би шашинлаг амьдрал гэж хэлнэ. Ам бол амил байл да. Христ итгэлтнүүд ч гэсэн ялгаагүй. Тэгээ харин өнөөдөр Христ итгэлч гэсэн зүгээр нэг юм шашны хэлбэр энэ зам руугаа орж байна. Зөвхөн Есүс Христ, зөвхөн Бурхны хаанчлал, зөвхөн ариун сүнс гэдэг үзэлтэд нь далга. Бүгдийг нь хүлээж аваад уусгаад бүгдийг нь зүгээр нэг юм тодорхой хэмжээнд хийдэг л хүмүүс. Өнөөдөр харин энэ үгийг сонсож байгаа таны амьдралд цор ганц бурханд итгэх, цор ганц бурхны хүч чадлаар бүх асуудал шийдвэрлэх тэр хүч чадал ирээсэ гэж өрөөж байна. Лук 6:19. За Есүс биднийг дуудаад хэлэхдээ тэгээ биднийг ингээд мэдэрч үз гэж хэлсэн байгаа. Лук 6:19 дээр Есүсээс хүч гарч бүгдийг эдгэж байсан учраас цугласан олон бүгд түүнд гар хүрхийг чармайж байна. Есүс Христийн улмаас хүн дахин төрдөг, хүн шинжлэгдэх, хүн өөрчлөгддөг, хүн одоо байгаа энээс цааш явж чадахгүй нэ гэсэн байгаа хил хязгаараа давж чаддаг. Загалмаагаар дамжуулан бүх зүйлийг хийсэн байгаа Бурхан эзэн биднийг эмчилдэг. 20 дугаар эшлэл харцгаая.
20 дээр Есүс шам нарын зүг харсаа хандуулан ядууснаар ерөөлтөё. Бурхны хаанчлал та нарийнх гэсэн байна. 오늘 일본의 앞으로 연극 주인공들이 하나님 나라의 기업으로 살아보십시오. Тэгээ өнөөдөр та нар Бурхны хаанчлалын өв болж Бурхны хаанчлалын өвийг бусдад дамжуул. Бурхан таныг хийж байгаа тэр бүхий л одоо янз бүрийн магадгүй дуу, жүжиг, ажил тэр болгон дээр Бурхан тэр нь сайн мэдээний төлөө амийг амьлуулахын төлөө байх юм бол Бурхан бүх зүйлийг дүргэж өгдөг. 복음 들어 Сэргэг байх тун, сайн мэдээг сонсох тун. 길을 축복합니다. За ялгах болтугай. 하나님의 은혜가 함께. За Бурхан нэгүсэл та нартай хамт байх болтугай. 그래서 예수께서 그리스도로 오셨다라는 걸 우리가 알아야 돼요. За Есүс Христээр ирсэн гэдгийг бид мэдэх хэрэгтэй. 내가 복음이 필요한 이유를 채우면 Тэгэхээр надад сайн мэдэх хэрэгтэй, шалтгааныг би мэдэх хэрэгтэй. 내 인생, 내 문제, 복잡한 인간관계, 부부 갈등, 내 안에 이 괴물, 이어렵하는 일들을 Тэгээ миний амьдрал, миний асуудал тэгээ ингэж орооцолцсон эдрээстэй байгаа хүмүүн хоорондын асуудал, гэр бүлийн асуудал энэ бүхнийг сайн мэдээгээр зэвслэх тун. Үнэхээр та өөрөө ямар нэгэн асуудлыг шийдвэрлэх гэж бүү тэгж зовн тарчил, бүү тэгж ямар нэгэн зүйлийг хийх гэж оролт. Есүс миний төлөө яах гэж ирсэн юм бэ? Тэр Есүс танд харагдах үед хүн өмнөө байгаа асуудлыг шийдвэрлэх гэж толгоогоо ажилуулдаггүй. Тэгээ зүгээр асуудал шийдвэрлэх гэж тэг ингэж тэлчлэн байхаа бол. Иохан 19:30-ыг харъя. 다, Бүгд гүйцэлдлээ. Бүгд дууслаа. 다 Загалмай дээр бүгд гүйцэллээ. 부활의 주로 다 Амьлалтын эзэн бүгдийг гүйцээсэн. 나라를 위하여 다 Мөнхийн ханчлалын төлөө бүгдийг дуусгасан. Сайн мэдээг харахтун. Шашинлаг байдлаар бүү амьдр. 그래서 예수님의 그 부활을 Есүсийн амьлалтыг харж чадаж гэмээн ариун сүнсний ажил хийгддэг. Тэгээ энэхүү үйл явцыг миний амьдралд бий болж иж 하였음이니라. Есүс Христийн доторх амийн болон ариун сүнсний хууль нь нүглийн болон үхлийн хуулиас биднийг чөлөөлдөг. Ром 8:1-2. 사도행전 10장 30. Үйлс 10:38 харагдах болно. Назарын Есүс дин дээр Назарын Есүс Христийг Бурхан тосолсон юм байна. 붙여주시려고 Диавол хүлэгдсэн бүхий л хүмүүсийг эдгэхийн тулд жинхэнэ хаан, жинхэнэ тахилч, жинхэнэ зүнж болох Есүс Христийг Бурхан бидэнд өгчээ. 이제는 내가 기도할 Миний залбирах шалтгаан юу юм бэ? Ариун сүнсийг уух. 성령 그리스도의 영으로 나를 충만케 하여 주옵소서. Есүс Христийн сүнсээр намайг дүүргэх болтугай. 그 그리스도의 충만이 Тэрхүү Есүс Христийн дүүргэлт 더 이상 다른 것이 эрх мэдлэр 되게 하옵소서. эрх мэдлэр надад өөр зүйч хэрэггүй тийм нэгэн намайг тийм нэгэн болгох болтугай. Иохан 20:21-22-ыг харахтун. 성원아, Тэгээ Согвона чиний дээр амар амгалан байх болтугай. 아버지께서 Эцэг намайг илгээсний адил 나도 서고 Бич. 너를 보낸다. Согвона чамайг илгээж байна. 오늘 김영철 목사님이 제가 자꾸 꿈에 보느라고 해서 우리 예수 사랑교회가 부지런히 제주도 가서 전도 캠프 Тэгээ Чежүү арал руу очиод манай Сэр цуглааны Кимгэнжил пасторт өнөөдөр хэлсэн байгаа Чежүүдэд дээр очиж сайн мэдээ дамжуул гэж. 하와이도 전도 캠프 할 거예요. 앞으로 예수 사랑교회 전 237개 나라에다가
뽑을 겁니다. 고산이 그러면 120년 걸립니다. Энэ дэлхийн 237 орсод би сайн мэдээний кемпийг байгуулах болно. 반사른 놈한테 죽으라고 그러냐? 요즘 황금 지팡이도 생겼다. 복음 있으면 괜찮습니다. 함께 일어나 세계복음화 하십시오. Хамт босоод 예수 дэлхийлгэл 그리스도의 хийцгээе. 힘을 여러분 믿으면 성령이 함께 계십니다. Есүс Христ гэдэгт итгэх үед ариун сүнс бидэнтэй хамт оршдог. 여러분이 진짜 예수가 그리스도라는 것을 이해하고 싶고 체험하고 싶거든. Есүс Христ гэдгийг та ойлгож, та мэдрэхийг хүсэж байгаа бол талбар руу оч. Гадагшаагаар, 장이한테 찾아가고 무속인한테 찾아가고 гадагшаагаар гэрээсээ гар, бөөдөрөө оч, удган дээр оч, мэрэг төлөгч хийдэг хүмүүстэр оч. 이주환 목사님한테 전도 학교를 맡겼어요. Бижан баштарт сайн мэдээлэл нэг дэх өдрийн библийн сургалтыг хариуцуулсан байгаа. 많은 사람들은 그런 특강 같은 데를 데려갑니다. 점점. Тэгээд хамтдаа библи сурсны дараагаар сайн мэдээнд яв гээд 당신 무당 이런 데 찾아가요. 내가 찾아가 꼭 개박살 나요. тэгээд ийм бөө ч юм уу удган хүмүүстэй тэднийг тэтгэгч нарыг дагуулад очиж хэлсэн байгаа. Тэгээд ингээд маш тийм харанхуй шүнс чиний хүч ихтэй хүмүүстээр албаар дагуулж очих гэж хэлсэн байгаа. За би нэг цугдааны үйлчлэгчийг дагуулад нэг ийм бөөгийн гэрт очисон байгаа. Тэг ямар ч нөгөө нэг 너 예수 믿잖아, 이 새끼야. 미쳤냐, 왜 왔어? ямар ч нөгөө нэг айхтар мэддэг нөгөө нэг бөө удан болонгууд зэрэг нөгөө мэддэг юм байна л да. Чи Есүс итгэдэг үстэй яах гэж над дээр ирж байгаа ингээд. 예수는 그거 체험하고도 영적 싸움을 안 합니다. 기도를 안 해. За тийм юм үтсэн хэрнээч тэр залбирахгүй болсон байгаа. 모든 걸 두려워해. Тэрнээс хойш тэр залуугийн сүнслэг хүч нь ингээ алдагдсан байгаа. Бүх зүмнээс ийм айддаг болсон байна. Тэр яг тэр нөгөө нэг ингэж ийм чидвэрлэх мөчөд ийм тэр өөрийн хязгаараа уган давж гарах хэрэгтэй байхгүй юу? Бүгдийг нь давж гарах хэрэгтэй. 그래서 손을 잡은 게 아니라 그 여자의 턱을 잡았어요. 예수 그리스도 이름으로 이런 걸 체험하게 해요. 여러분 점집에 가면 야 이 미친년아 예수 믿고 왜 왔어? 그런다니까. 알아주면 근데 여러분은 나를 모르죠. 정 모르겠다면 나한테 2만 원씩 가져. 확인해 줄게 그냥 깔끔하게. 실제로 여러분 가보면 알아. 왜 왔냐고 진짜 여러분 혼나야 그때 정신 차릴 겁니다. 진짜 우리 예수사람 모든 가족들 하나님의 자녀된 신분과 권세 잊지 않고 승리 있기를 축복합니다. Тэгээ өнөөдөр үнэхээр Бурхны хүүхэд болсон та бүхэн Бурхны хүч чадлыг марталгүй ялалт байгуурсаа гэж хүсэн өрөөж байна. 전도할 이유를 깨달은 사람을 하나님이 부르십니다. Сайн мэдээ ярих ёстой шалтгааныг мэддэг нэг Бурхан дуудаж байна. 하나님이 오늘도 부르시는 것. 하나님이 예수사랑교회 세계복음하는 고대 장로라는 직분을 주신 거에 감사합니다. 이 사람을 하나님은 부르신다 이 말입니다. Бурхны хүү Есүс Христийг хүлээн зөвшөөрч тэр Бурхан 내가 사는 Есүс Христ хэрэгтэй гэж
үзэж байгаа нэгнийг Бурхан дууддаг. Тиймээс Бурханы дуудагдсан хүмүүс би Бурхан намайг дуудсан тул миний байгаа газар нутагт эдгэрлийн хүч чадал бий болохын тулд ариун сүнсийг надад дүүргэх болтугай гэсэн хүсэл залбирал байгаа хүнээр дамжуулан Бурхан ажилдаг. 그래서 치유 현장을 직접 여러분이 목격하는 그리스도인들이 되기를 축복합니다. 살아계신 하나님 Хам залбир цаамд оршиж Бурхан минь тань баярлалаа. 감사를 세우시고 치유 현장을 보여주신 예수 그리스도를 Дагалдагчаа барьж дагалдагчдыг босгоод эдгэрлийн талбарыг харуулсан Бурхан эзэн таны нэгүсэлд талархая. Өнөөдрийн Есүсийн сонголт нь Бурханы хүслийн дагуу байсан гэж хэлсэн учраас биднийг дуудсан Бурхан танд чин сэтгэлээсээ талархаж байна. 예수님이 밤이 맞도록 기도하셨던 그 응답으로 정당한 주인 하나님 예수 그리스도를 만나 구원받을 수 있는 은혜를 허락해 주시니 감사합니다. Есүс Христийн тэр залбирлын зуучлалын залбирлаар дамжуулан бид Бурханы хайрын дотор дуудагдсны төлөө талархаж байна. Есүсийн үүрт сайх хүртэл залбирсан байгаа тэрхүү залбирал нь Бурханы төлөвлөгөөн дотор бид эхлэх тэр тунхаглал гэдгийг бид хүлээн зөвшөөрч тийхүүгээр дамжуулан баталсан тул тиймээс бид одоо бат итгэл дотор Есүс Христ гэдэг тэр нэрний өмнө өөрийнхөө хэл хязгаарыг даван гардаг нэгнээр амьдруулах болтугай. 창세기 3장 15절 여자의 son 메시아 그리스도가 이 땅에 오셔서 우리 인생의 모든 문제를 다 이루시고 죽음과 가운데서 구원하시고 성령으로 우리와 함께 하신 그 역사하심을 발견하게 하시는 Бурхны хүү Иесус Христ энэ дэлхий дээр ирээд үхслийн дундаас амьлаад ариун сүнсээрээ бидэнтэй хамт байгаад талархаж байна. 오늘 이제는 성삼위 하나님의 영 그리스도를 가진 자들 치유 현장으로 우리를 이끌어 생명을 Өнөөдөр Иесус Христийг хэрэгтэй гэж үзэж байгаа хүмүүсийг эдгэрлийн талбар руу дуудаж хүн бүрт эдгэрлийг дамжуулах тэр хүнээр биднийг хэрэглэх болтугай. 이제는 현장에서 하나님의 나라를 체험하는 은혜를 우리들에게 허락해 주셨습니다. 우리들에게 전도의 문을 열어주옵시고 예수 그리스도의 복음을 담대히 말할 수 있도록 우리들에게 성령으로 충만하여 Ариун сүнсний хүч чадлыг өнөөдөр бидэнд өгөх болтугай. Иесус Христийг зоригтой дуудаж чадах хуйцаар 소외된 자, 절망하는 자를 찾아서 그리스도의 능력 тийхүү зөвхөрсөн нэгэн амь хэрэгтэй нэгэн өвчлөлтэй нэгнийг хайж олоод Бурхны үгийг амьтайгаар дамжуулах тэр нэгнээр удирдах болтугай. 특히 일본에서 지금 연극 수업을 진행하는 우리 대학생들에게 무한한 은혜를 허락해 주시고 Өнөөдөр Америкээс ирсэн байгаа хүн болгоны дээр таны хэл хязгааргүй хүч чадал хамт байх болтугай. 연출하는 우리 선생님에게 무한한 하나님의 역사를 체험하게 하옵시고 Удирдах байгаа багшийн дээр Бурханы ариун сүнсний хэл хязгааргүй мэрэгэн ухаан хүч чадал хамт байх болтугай. 세상 사람들이 모르는 것을 영적인 눈을 뜰 수 있도록 가르치는 교수가 되게 Тийхүү энэ дэлхийн хүмүүс үл мэдэх тэр итгэлийг
зааж нүдийг нь цавнарынхаа нүдийг зээж чадах тэр багш байлгах болтугай. Иесус Христийн дотор уулзсан байгаа нэг удаагийн уулзалт нь мөнхийн уулзалт байх болтугай. 교회의 만남이 이 땅의 비인기적인 축복의 만남이 되게 하옵소서. 그래서 세계복음화 사도행전 1장 8절을 성취시키는 영원한 만남이 되게 하옵소서. 전 세계에 흩어져서 예배를 드리는 옛사랑 가족들 Дэлхийн үнцэг болон бүрт 있는 자리에서 오늘 мөргөж байгаа Бурхны хүмүүр 하나님 나라가 байгаа газартаа Иесус Христийн хүч чадлын дотор Бурхны хаанчлал оршсон 하나님 나라 өдөр байх болтугай. 시작되게 하옵소서. 시공간을 초월하는 모든 주의 천군 천사들이 움직여지게 하옵소서. 모든 사람들이 치유로 낫는 기적들이 시간마다 일어나게 하옵소서. байгаа газар болгонд нь Бурхны хүч чадал хамт байх болтугай. Иесус Христийн нэрээр залбирлаа. Амен.